За сайн бацгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За миний сошиал медиаг дагдаг хүмүүс бол мэдж байгаах би Amo Nutrition-ы үүсгэн байгуулагч хулагчтай хамтраад биеийг одоо тэнцвэржүүлэх, тэгээд миний хувьд бол хаалгааны дараах биеийг тэнхрүүлэх юм 14 хоногийн хөтөлбөрийг хамтдаа хэрэгжүүлээд явж байгаа. Тэгээд та хэд манай подкастыг сонсдог бол подкаст нь маань хулагч маань орсон байгаа. Тэгээд хүний биеийг хүний бие олон янзын одоо юутай байдаг, мах бодтой байдаг. Тэгээд энэнд нь таарсан хоол хүнсээр одоо хүн өөрийгөө эрүүлжүүлж болдог юм а гэдэг санааг хэлсэн. Тэгээд энэ санаа бол надад маш их таалагдаа. Тэгээд би хулагчтайгаа хамтраад ийм 14 хоногийн хөтөлбөрийг яг зөвхөн миний биеийн онцлог таарсан ийм хөтөлбөрийг зохион байгуулсан. За тэгээд энэ хөтөлбөрийн маань одоо эхний 7 хоног дуусаад 2 дахь 7 хоног руу орох гэж байна. За тэгээ эхний 7 хоногт би та хэдтэй яг юу идэж уусан талаараа нэг мэс нэгтгээд ингээд видео болгоод оруулъя гэж бодож байна. Яг уу одоо смути ч гэдэг юм уу те ингээд хийсэн хоол идсэн хоол эднэр бол би ингээд reel эсвэл story болгоод оруулж ирсэн бол энэ удаад бүтэн ингээд нэг 7 хоногийн одоо менюнд маань юу орж исэн, юу идэж ууж исэн талаараа та хэдтэй хүргэж бодож байна. За хамгийн түрүүнд миний өглөө бол өглөө 7 цагийн үед эхэлдэг. Тэгээд өглөө 7-оос 8 цагийн хооронд намайг ширгээсэн ус уугаарай гэсэн. Тэгээд ширгээсэн ус бол миний хувьд одоо шинэлэг зүйл байсан. Тэгээд ширгээсэн усан дээр нэмэхэд ийм улаан goji berry гэдэг ийм цай байгаа. Тэгээд энэ болохоор ийм яг жимсээр юм байгаа хгүй юу? Улаангтай. Тэгээд энэ goji berry-г 5 ширхгийг ширгээсэн усандаа хийгээд тэгээд нэмэх нь ийм шилажит гэж одоо Монголын алтай нуруунаас гаргаж авсан юм байгалийн резин байт юм байна. Тэгээд энэ нь болохоор монголоор бол бидний сайн мэдэх барагшуун гэсэн үг юм байна. За тэгээд ийм одоо бүтэцтэй өглөөний ширгээсэн усаа уучаад тэгээд араас нь би амуу смути хэрглэж байгаа. За миний хувьд бас смути бол шинэлэг зүйл. Яг тэр би өглөө ер нь бол нэг тийм өндөг таалахтай нэг юм монгол маягаар хооллдог байхгүй. Тэгээд энэ удаад амуу смутиг өглөөний одоо цайнд оруулж ирсэн миний хувьд бол шинэлэг байгаа. За тэгээд смутинд маань юу орсон бэ гэхээр ногоон айлм, wild berry 20 г, тэг 2 халбаг flaxseed, тэгээд AG1 гэдэг ногоонуудын powder би уудаг. Тэгээд тэрийг намайг нэмээд тэгээд нэг халбаг оливын тос, нэг аяг халуун усанд найруулж ингээд энэ смутигээ бэлдэн гэсэн. Тэгээд миний хувьд одоо халуун усанд ерөөсөө смути бэлдэж үзэж байгааг болохоор их сонирн байсан. Гэхдээ нөгөө хөлдөөсөн жимстэйгээ ингээд нийлээд айгүй гоё уухад яг ийм тааламжтай их хүйтэн биш тийм смути болж исэн. За тэгээд энэ өглөөний хоолн дээр нэмэх нь хэрэг өлсөх юм бол чансан өндөг идэж болно гэсэн. Тэгээд би хаяада чансан өндөг нэмээд идэж байсан. За тэгээд өдрийн хоол нь болохоор beetroot болон арагуулуутай салат хийж идэрэй гэсэн. Тэгээд beetroot гэдэг чинь манай монголоор бол хүрэн манжин болон арагуулаа гэдэг нөгөө юм салаатны навч идэхтэй тэрнтэй хамт салат идэрэй гэсэн. Тэгээд хамгийн гол нь юм идэхтэй 20 удаагаас дээш удаа зажилж идэх хэрэгтэй байсан. Тэгээд энэ бол бас бидний хувьд амьдралдаа ингээ хэрэгжүүлэх их зүгээр санагдсан зүйлүүдийн нэг байгаа. За тэгээд үүний дараагаар болохоор би эмчилгээний тоник гэдэг зүйлийг оройны өдрийн 3 цагт ууж байгаа. За тэгээд энэ болохоор liver tonic байгаа. Тэгээд ингээд хутгаад уухаар юм бор өнгөтэй юм болж байгаа. Тэгээд яг ингээд уухаар тийм муухай амт байхгүй. Харахад жоохон юм нэг эвгүүд бор өнгөтэй. Гэхдээ ингээд яг уунгууд тийм надад л тийм илүү 10 гуралч юм шиг тиймэрхүү амттай санагдсан тэр liver tonic-ийн хувьд. За тэгээд оройн хоол болохоор ерөөсөө орой 5-аас 7 цагийн хооронд би оройн хоол идэх хэрэгтэй байсан. Энд болохоор дахианы махтай, шүлтэй, ногоотой шүлийг идчихсэн. За тэгээд зарим өдөр болохоор үхрийн махтай, ногоотой шүлийг идэж болно гэсэн. Тэгээд ийм ногоотой шүлийг идээд за тэгээд орой 9 цагийн үед бол үсэх юм бол алим жигнээд дээр нь ингээд cinnamon жоохон ингээд цацаад идэрэй гэсэн. Тэгээд яг cinnamon болохоор нөгөө нэг цусны сахарыг одоо spike хийж дээшээ өсгөхөөс хамгаалдаг гинэ. Тийм болохоор ингээд
аль жинсэн альбом дээр cinnamon хийгээд ингээд одоо хоолой доктор одоо баланслаад идэхийг зөвлөсөн. За тэгээд өдрийн туршид болохоор юм биеийг детокс хийдэг ийм өдөр тутмын амуугийн хоргоожуулах цай гэж байдаг юм байна. Тэгээд ийм цайг намайг уугаарай. Өдөрт 1-2 баг цайг уугаарай гэсэн байсан. Тэгээд энэ цай болохоор бас дотроо юм нөгөө нэг юм баг зэрэг жоохон мөстэй юм билээ. Тэгэхээр юм надад их тааламжтай амттай санс их сахартай биш гэхдээ нэг тийм баг зэрэг юм чихэрлэгдүү тийм амттай байсан. За тэгээд хэрвээ өдөр одоо үлсэх юм бол юм medjool date гэж байд юм байна. Тэгээд тийм date-ийг би энэ одоо local энэтхэг болон юм international food зардаг энэ дэлгүүрээс тийм date олж авсан. Тэгээд тэр date-ийг өдөртөө нэг 2-3 ширхгийг ингээд идчихэд байгаа. Тэгээд орой унтахаас өмнө болохоор юм цагаан гатай усанд хөлөөд өрөөрэй гэсэн. Тэгээд энэ усанд хөлөөд өрөхөд болохоор надад ямар мэдрэмж төрсөн бэ гэхээр эхлээд их сайхан таатай мэдрэмж байшаа. Сүүлдээ би хөлөөх удаан дүрсэн гэж магадгүй ингээд дотор өвөрөх мэдрэмж төрөөд тэгээд ер нь бол их хүчтэй санагдсан. Тэгээд хулигч маань намайг энийгээд хөлөө цагаан гаанд өрөхөд зогсоочих гэтгсэн. За тэгээд 7 хоногт 2 удаа Abhyanga гэдэг нэртэй массаж хийж байгаа. Тэгээд энэ массаж нь болохоор тусдаа зориулсан юм ургамлын хандтай юм массажны тусдаа тос бас худалдаж авсан байгаа. Тэгээд та хэддээ удахгүй энэ Abhyanga массажны талаар жижигхэн юм ойлголт хүргэе гэж бодож байгаа. Тэгээд ер нь бол одоо хулан ихчийн хэлж байгаагаар болохоор хүн болгоны биеийн онцлог өөр учраас яг өөрийнхөө биеийн онцлог таарсан одоо ийм хөтөлбөрийг одоо хулан ихчтэй ярьж агаад ингээд зохиолгоод авал зүгээр юм шиг надад санагдсан. Тэгээд яа тэгэхээр хулан ихч миний ингээд хилний өнгөр болон шээсний өнгийг харж агаад тэгээд за чиний одоо ходоодны чинь гал нь юм байна, элчин юм байна гэж надад ер нь бол энэ дэглэмийг бичсэн баггүй. Тэгээд одоо энэ эх 7 хоног одоо өнөөдрөөс эхлээд 2 дахь 7 хоног эхэлж байна. Тэгээд 2 дахь 7 хоногт ямар мэдрэмж төрж байгаа талаар та хэддээ хэлье. Нэрэн миний хувьд биеийн жин бол хасагдсан. Би ер нь бол нэг 5-аас 6 паунд орчим хасчих шиг боллоо энэ 7 хоногт. Тэгээ угаасаа би нэг жоохон дуртай юм аа дээ. Сайхан замбраагүй иддэг. Тэр цэс маа нэг гурлан бүтээгдэхүүн их дуртай хгүй би. Гурлан бүтээгдэхүүндээ гоё юм кейк мейк торт морт нэг дуртай. Тэгээд тийм болохоор энэ удаагийн дэглэмд болохоор одоо дэглэм гэхээс илүү хөтөлбөрт болохоор анхаарсан зүйл нь болохоор гурлан бүтээгдэхүүнээс нэг хэсэгтээ татгалзъя гэдэг. За нэг иймэрхүү байна. Тэгээд намайг үзэж байгаа хүмүүс маань сонирхч ивэл энэ ямархуу одоо тийм амун хөтөлбөр гэж ямар хөтөлбөр байдгийг гэвэл бас хулан ихчтэй холбогдож болно. Яг одоогоор бол миний биед мэдрэгж байгаа зүйл би илүү хөнгөн болж гин. Тэгээд энэ шилажид уснаас хойш нэг тийм би жоох юм хөлрөх мэдрэмжтэй байгаад санагдаад байгаа. Ер нь жоох юм хийнгүүтэл ингээд хөлс гараад байгаа юм шиг тийм мэдрэмж төрөөд байгаа. Гэтэ шилажидын хуу эсвэл энэ ерөнхий дэглэм ерөнхий одоо биеийг нөгөө тэнцвэржүүлэх, хорыг ялгаруулах юм болоод байна уу гэдгийг би сайн мэдэхгүй байна л да. Яагаад тэгэхээр би ч өөрөө хаалгаанд орсон, ойрхон хаалгаанд ороод тэгээд юм олон удаа нэг унтуулгатай хаалгаанд орсон. Тэгээд хаалгаанд ороод хаалганы дараа дандаа антибиотик уудаг. Тэгээд одоо ходоодоо хамгийн наацх нь ингээд тэнцвэржүүлэх шаардлагатай байхгүй яа гэвэл антибиотик уун гэдэг чинь ходоодныхаа маш их ашигтай бактериудаа ингээд одоо банк устгаад байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр нэг миний хувьд бол энэ хөтөлбөр бол одоо маш их чухал хөтөлбөр байгаа. За тэгээд энэний дараагаар одоо 2 дахь 7 хоногт би та хэддээ юу хэрэгжүүлснэгээ дараагийн 7 хоногт ингээд нэгтгээд бас өнөөдөр шиг юм видео болоод оруулъя. Ер нь бол энэ Монгол амуу өөрөө Монгол хөрсөн дургуулсан энэ одоо үр тариа энэ цай тий энэ бараг шүүн гэх мэтчлэн зүйлсийг одоо Монгол хүнд Америк руу бүр ингээ хаас Монголоос Америк руу авчираад энэ Америкт байгаа монголчуудтай ингээд хүргэж байгаагаараа илүү онцлогтой санагдсан. Тэгээд Монгол хүний биед
Монголд ургуулсан зүйлэл таарч тохирч таараа гэдгийг бид нараас сайн ойлгох хэрэгтэй юм шиг байна. Хүн болгоны одоо нөгөө яс үндэс тэгээ хаан төрсөн за тэгээ бас хаана амьдарч байгаа гих мэтчлэнгээр бидний одоо идж байгаа зүйлс бол өөрчлөгдөд ингээд явах хэрэгтэй. Гэхдээ ингээд маш сайн баланслахын тулд хамгийн гайхалтай нь болохоор надад таалагддаг намуугийн таалагдж байгаа концепт нь юу гэхээр хүн ямар нэг эм тариа хэрэглэхгүйгээр идж байгаа хоол хүнсээрээ эрүүлжин гэдэг ийм концепт байгаа. Яа тэгэхээр миний хувьд одоо хангалттай эм тариа хэрэглэлээ. Тэгээ одоо бол бие тэнхрүүлээд сайхан одоо урдны шигээ сайхан эрч хүчтэй маш олон зүйлийг хийх хүсэл одоо зорилго байна. Тэгэхээр тэр зорилготой хүрэхин тулд хүн заашгүй одоо өөрийнхөө одоо махан биеинд анхаарах хэрэгтэй юм байна лээ. Тэгээ миний сошиал медиаг үздэг хүмүүс бол мэдж байгаа. Би одоо сүүлийн үед маш ихээр сэтгэл бие болон сүнсэн биеиндээ ингээд анхаарал тавиад өөрийнхөө сүнсийг хооллох, тэгээ сүнсэндээ ингээд баярлуулах зүйлсээ би хийдэг болсон. За энэний нэг нь бол миний өөрийгөө хайрлах гэдэг одоо подкаст хийж байгаа. Энэ бол би хүмүүст тусалж байгаагаараа өөрийнхөө нэг хүнээс ч гэсэндээ нэг хэрэгтэй юм дуулгаад бусад хүмүүс түгээч гэдэг одоо надад амжилтаа түгээж байгаа. Энэ бол миний хувьд сүнсэнд маань их буянтай бөгөөд их сайхан аз жаргалтай болгож байгаа зүйл байгаа. За нөгөө талаараа хүн сэтгэл бие чинь ямар чухал юм бэ? Өөрийгөө хайрлах хэрэгтэй юм байна гэдгийг ингээд ойлгоод явж байгаа. За дараагийн бие бол 3 дахь бие одоо махан бие байгаа, физикал бие байгаа. Тэгэхээр махан бие бас хүн маш их хайрлах хэрэгтэй гэдгийг би одоо ойлгоод явснаас хойш маш олон зүйл өөрчлөгдөж байна. За тэгээ биен дээр үрж байгаа янз янзын дохионууд тэр тусмаа хамгийн одоо түгээмэл тохиолддог биеинд өгдөг дохион юу вэ гэсэн чинь манайхаа арьсаар илэрдэг гинэ. Хүний арьстай ингээд өнгөлөг байна уу эсвэл бол ийм одоо барцгар байна уу эсвэл бол ингээд тэнд ингээд улаан янз янзын арьсны хашил гараад байна уу тэр бол одоо хүний биеийн хамгийн түрүүний дохио гэж хэлэх юм бэлээ. Тэгээд би энэ талаараа дараа тайдтай өөрийнхөө сорьсон мэдснийг бас их сайхан видео болоод оруулнаа. Гэхдээ ямар ч байсан гэсэн миний хувьд яг одоо энэ хөтөлбөр эхлэхээс өмнө бол арьсны асуудалтай байсан. За тэгээд энэ арьсны асуудлыг махан биеийн талаас бол хотоодоо ингээд сайхан эмчлээд хотоодоо баланслаад ирэхээр арьс маань гайг болж байгаа. За нөгөө талаараа болохоор би бас нэг өөртөө нэг зүйл хийсэн. Тэгээд энэ болохоор би нэг хагалгаанд орох үедээ маш их ер нь бол өөрийгөө зоригжуулаа. За одоо зөндөө хагалгаанд орсон юм чинь яавал хийжтэй гэж өөртөө зоригжуулсан боловч гэхдээ миний дотор талд байгаа миний хөөрхөн жижигхэн байгаль маань те жижигхэн одоо миний далд ухамсарт маань болохоор байсан зүйл юу гэсэн гэхээр ийм айдас байсан байгаа хгүй юу. Хүн ингээд хаалгаанд орно гэдэг чинь угаасаа л нэлээд том юм шүү дээ тий. Тэр үс модуулахтай хаалгаанд орно гэдэг бол үргэлж Америкт бол ийм хаалгаанд орохын тулд маш их олон хуудас юм дээр ингээд гарын хэсэг зурдаг. Одоо ер нь бол энэ хаалгааны эрсдлийг одоо би ойлгох хэрэгтэй. За тэгээ эрсдлээс болоод янз бүрийн юм тохиолдоход би одоо асуудалгүй ямар нэг асуудал байхгүй гэдэг юм дээр ингээд айгүй олон хуудас юм дээр гараас зурж иж хаалгаанд ордог байхгүй. Тэгээд тэрнээс болоод ч юм уу би бол нэг айдастай байсан байхгүй. Тэг хаалгааны дараа миний нүүрэн дээр ингээд маш их юм улаан юм туураад тэгээд ерөөсөө идэхгүй байгаад байсан. Тэгээд би бүр аргаа бараад ингээд би ч өөрөө өгнө л Америкт гоо сайхны мэрэгчлэр ажиллаж байгаа хүн байхгүй. Тэгээд нүүрэндээ янз бүрийн түрхээд нэмэр байхгүй. Тэгээд энийг би угаасаа дотроос ямар нэгэн болохгүй байгааг мэдчихсэн. Тэгээд бүр аргаа бараад одоо нөгөө нэг арьсны эмчтэр хүртэл үзүүлсэн. Гэтэл арьсны эмч болол надад хэлсэн зүйл нь бол яг одоо ийм оноштой ингээд тодорхой юм бол хэлээгүй юу гэж хэлсэн бэ гэхээр за энэ бол чиний одоо дархлаатай холбоотой зүйл байна гэж хэлсэн. Тэгээд ер нь бол би чинь маш их стрестэнд орсон. Тэгээд олон хаалганд орсон учраас тэгээд энтэй чинь холбоотой зүйл байна гэдэг юм ярьсан байхгүй. Тэгээд би бол ойлгохдоо энэ миний айдснаас үүдэлтэй. Ер нь бол хүний биеийн арьс гэдэг зүйл чинь хүнийг одоо хүний биеийг одоо бүрхсэн хамгийн том эрхтэн
тэгээ хамгийн гол үүрэг нь болохоор одоо хамгаалах тэ биеийг эрхтний гадна талаас бүх зүйлээс ингээ хамгаалах, тэгээд ялгаруулах тэгээд ингээд янз янзын үүрэгнүүд байдаг байхгүй. Тэгээд хамгийн том үүрэг нь бол хамгаалах үүрэг байдаг. Тэгээд арсны асуудал бол миний хамгийн ихээр дотоод айдастай тэгээд үүнээс гадна хотоодны одоо тэнцвэр алдагдсантай холбоотой байсан гэж бид үгнээд за тэгээд энэ айдас даалт ухамсартайгаа ярилцаад ингээд миний шинэ амьдрал гэдэг бясалган эмчийн би энэ 2 сарын бас хөтөлбөрт явж байгаа хгүй. Тэгэд энэ хөтөлбөрт болохоор яаж энэ өөрийгөө бас юу яах вэ? Хувиргах вэ? Яаж энэ өөрийнхөө энэ айдсыг тэ даалт ухамсартайгаа ярилцах вэ гэдэг юм бүр юм системтэй юм юу байдаг юм байна. Тэгээд өөрийнхөө ментортой хамтраад би юм системтэйгээр өөрийнхөө даалт ухамсартай ярилцаад тэгээд өөрийгөө тайвшруулж чадсан. Тэгээд эрдэнэний ачаар одоо нүүрний маань арс бас ерөөсөө гайхалтайгаар маш хурдан гэд сайжирсан. Тэгээд хэрвээ та миний сошиал медиаг даадаг бол хамгийн ихний одоо видеоны бичлэгэн дээр ингээд миний нүдний энэгээр ингээ улаацсан, хамрын энэгээр ингээд ерөөхдөө баг ингээл ерөөсөө ууглаан байсан байхгүй минь. Тэгээд тэр улаалт бол ингээ арилаад одоо та хэд маань харж байгаа юм сайхан толгойг болцоод байна. Тэгээд хүний бие гэдэг ч ерөөсөө л дандаа энэ нэг сүнсэн бие, сэтгэл бие тэгээд энэ махан бие гэдэг юмнууд ерөөсөө ингээ байнга ингээ хамтдаа аль нэг нь л ингээ дагалдахад одоо хүний биед ингээ юу гүсдэг юм байна. Өвчин байдаг юм уу те эсвэл бол ямар нэгэн байдлаар нэг юм болохгүй байх юм тохиолдлууд байгаад байт юм байна гэдгийг би одоо маш сайн ойлгож авлаа. Тэгээд энэ аян маань одоо хөтөлбөр маань дараагийн 7 хоногт ингээд дуусна. Тэгээд та хэд ер нь бол ямар хөөрдөн гарснаа одоо хүлээгч тэгээд эх 7 хоногт ярилцаад хүргэе гэж бодож байгаа. Тэгээд намайг үзсэн ингээд анхаарал тавьж үзсэн та бүхэндээ маш баярлалаа. Өнөөдрийг сайхан өнгөрүүлээрэй. Түр баяртай.